Өстө толгой амар өвдөж байна. Өнөөдөр ч л өвдөө. Йоо, орчин нэг хадаад өвдөж байгаа. Танад очиж ханаатанд ямар юм уу зүгээр. Бидний хараа муудаад тах шиг байна. Өнөөдөр даралт ихтэй хэцүү байна. Биеийн сэргүүцэл сайжруулдаг ямар юм бэ вэ? Зогс. Сонсогч залуус та бүхэн эмч микрофон нэвтрүүлэгтэй хамт байж ямар юм зөв болох, ямар эмчилгээ хэрэгтэйгээ мэдж байгаарай. Эмч микрофон таны үнэч зөв. Аз жаргалыг хүсвэл та эрүүл энхийг хүсээрэй. Сайн байцгаана уу сонсогчдоо. Улаанбаатар хотод 17 цаг болсон байна. Эмч микрофон нэвтрүүлгийн маань энэ 7 хоногийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Сонсогч та бүхэндээ эмч микрофон нэвтрүүлгээр таны эрүүл мэндэд хэрэгтэй гэсэн тэр зөвлөгөө зөвлөмжийг бүгдийг өгдөг, та бүхэнтэй чөлөөтэй ярилцдаг, мөн студидтэй мэрэгжлийн эмч нарыг урьж авчран ярилцдаг байгаа. Тэгэхээр энэ 7 хоногийн зочин эмчээ тун удахгүй сонсогч та бүхэндээ танилцуулъя. За өнөөдрийн эмч микрофон нэвтрүүлгийн маань зочин эмчээр эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн анагаах ухааны сургуулийн халдвар өвчин судлалын тэнхимийн багш профессор Давагдорж, за мөн дэд профессор Баяр Магнанаар урагдсан иржээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр сонсогчид маань яг бидэнтэй одоо биднийг ямар сэдвээр өнөөдөр ярилцах бол, юуг ярилцах бол гэж чих тавин сонсож байгаа. Өнөөдөр бидний ярилцах сэдвээ задлъя. Бидний өнөөдөр ярилцах гэж байгаа сэдв маань элэг гэдэг одоо эрхтнийг тойрсон энэ яриа, халуун яриа өрнөх болно. Сонсогч та бүхэн бидэнтэй шууд утсаар болоод мессенжерээр холбогдож чөлөөтэй ярилцаж зөвлөгөөг авах боломжтой. Өнөөдөр бол багш нар болоод дэд профессор, за яг энэ элэгтэй холбоотой, элэгний өвчлөлттэй холбоотой бүхий л одоо мэдээллүүдийг, за мөн зөвлөгөөг өгөх ийм хүмүүс ирсэн байгаамаа. Тэгэхээр юун түрүүнд хоёр зочноосоо би элэг гэдэг эрхтний талаар асуумаар байна. Сонсогчид маань бас элэг гэж сонссон л болохоос яг ямар үүрэг зорилготой, тийм ээ? Яг ямар эрхтэй юм бэ гэдгийг бас сайн мэдэхгүй байж магадгүй зарим нэг нь. Тийм учраас элэг гэдэг эрхтэн ямар эрхтэй юм бэ гэдгийг л асууя да, эхний асуултаа. За элэг гэдэг эрхтэн болвол хүний хамгийн одоо чухал тийм биохимийн том үйлдвэрлэлийн юм эрхтэн. Тэгээд ер нь бол зүгээр бидний зорилго бол Монгол улсад элэгний өвчлөлийг үүсгэж байгаа энэ вирусын талаар энэ вирусыг халдварыг багасгах талаар яаж багасгах вэ? Яаж одоо энд нөгөө менежмент гэж гэдэг юм өвчтэй улсууд түүнийг зохистой хийх вэ гэсэн ийм зорилгоор ярих юм. За нөгөө талаар бол энэ оном сан гэж, хөгжлийн төлөө оном сан гэдэг ийм байгууллага иймэрхүү одоо элэгний өвчлөлийг Монголын байгаа энэ элэгний өвчлөлийг бууруулах талаар одоо томоохон ажил хийж байгаа. Энэний одоо хүрээнд бид нар одоо ингэж орж ажиллаж байгаамаа. Тэгэхээр Монголд бол элэгний өвчлөл одоо дэлхийн хамгийн их тийм элэгний өвчлөлтийн газрын тоонд орж байна. За энэний гол үүсгдэг зүйл нь бол одоо 2-3 төрлийн вирус байна. За бидний нэрлэдгээр энийг элэгний Б вирус, элэгний С вирус гэж. За энэс гадна бас зөвхөн элгийг гэмтээдэг нэлээд олон вирус бий. За ихтэй гол хоёр нь бол энэ хоёр юм аа. Тэгээд манай тэнхимдэр энэ Монгол улсад одоо дарахсан энэ вирусын ерөнхий тархалтыг 10 жилийн өмнө судалсан. За ингээд энэ жил одоо ахиж нэг 10 жилийн зайтайгаар судлаа. Тэгэхэд бол
энэ элэгний Б вирус, элэгний С вирусын ерөнхий одоо халдварлалтын хэмжээ одоо 20-с дээш наснд бол өмнөхөөс төдийлөн буураагүй байна. Иймэрхүү дүн гарлаа. Зүгээр бага насны хүүхдүүд тухайлбал одоо 20-с доош насны хүүхдүүд гэх юм 1991 онд бол Монгол улсад Б гепатитын Б вирусын эсрэгийн вакцин хийсэн. Энэ бол одоо тухайн тэр одоо хэцүү тэр үед бол одоо маш их тийм чухал алхам болсон юм байгаа юм. Энэ бол одоо нэг үгээр хэлбэл 20 нас хүртэл их хүмүүс 91 оноос хойш төрсэн хүмүүс бол Б вирусын халдварын асуудлаар үндсэндээ дэлхийн түвшинд шийдэгдсэн ийм зүйл. Тэгэхээр Б вирусын халдвар бол одоо их багтсан юм байгаа юм. За иймэрхүү. Ерөнхийд нь бол Давгад Оржимч маань ярьлаа шүү дээ, те. Бид ийм зорилготой ирлээ. Тэгээд ерөнхийдөө Монгол бол элэгний өвчлөлийн тал дээрээ бол дээгүүр явж байна. Дэлхийд орох. Тэгэхээр хүмүүс мэддэг шүү дээ. За элэгний өвчлөл их байна. Яана одоо тэр өвтчиж гин энэ өвтчиж гэж ярьдаг боловч элэгний өвчлөлөөс өөрийгөө хамгаалах одоо тэр арга тал дээр яадгийн одоо боловсрал муутай тэгдэг юм уу, одоо мэдээлэл муу байгаад тэгдэг юм уу. Ер нь тэгээд өөрийгөө тэр өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр жоохон тааруу юм шиг надад санагддаг. Энэ бол миний хувийн бодол. Яг мэрэгчлэнүүдийн зүгээс, багш нарын маань зүгээс юу гэж бодож явж байна. Яг энэ тал дээр бас юуг анхааруул бас зүгээр байдığım бэ. Өөрсдөө яаж хамгаалах вэ элэгний энэ БЦ вирусаас? Энэ элэгний өвчин үүсгэдэг вирусууд бол үндсэндээ тийм амаар биш, замаар. Өөрөөр хэлбэл тарилгаар. За Б вирусын тухайд бол бэлгийн замаар гол нь халддаг. За мөн одоо шарах. За нэг дор байгаа улсууд жишээлбэл одоо шүдний сой центраар бас халдах юм боломжтой. Тэгээ энэ л замаар дамждаг. Энэ замыг л одоо дасан зогсоох юм хэрэгтэй. За мөн одоо иймэрхүү тийм үйлдэлд харьцах юм бол тухайлбал одоо тарилга хийлэг хийхэд бол нэг удаагийн шприцээр хэрэглүүлэх. За тэгээд ер нь ариун цэврийн ердийн дэг журмыг л хатуу баримтлах юм бол бас энэ халдвараас тойроод явчих юм боломжтой юм байгаа юм. Зүгээр манай улс бол вирус гепатит элбэг учраас энэний эсрэг их ажил хийсэн. Их ажил хийсний үр дүнд бол бас зохих ёсоор энэ өвчлийн эрсдэл, өвчлийн хүндрлийн турал буурчил байна л да. Гэвч бас л одоохондоо тэр элэгний вирус халдварын төгсгөл шат болох элэгний хатуурал, элэгний тэр өмнө өөрөөр хэлбэл хорт хавдар бол дэлхийн хэмжээнд хамгийн өндөр хэвээр байсаар байна. Ер нь энэ БЦ вирус гэл ярвал арай сонсогчдод маань бас илүү төвлөхүү ойлгомжтой болох болов яригдах сонсогдох болов гэж бодож байна л да. За энэ БЦ вирусын тархалт Монголд их байна гэж байна. За тэгвэл яагаад энэ БЦ вирус ингэж ихсээд байгаа юм болов гэдэг асуулт гарч ирж байна л да. Яагаад Монголд одоо ийм их болоод байгаа юм бэ? Тийм гэхдээ юу ихсээч байгаа юм биш. Тэгсэн мөртлөө яг тэр их байдлыг бууруулах гэж нэлээд их ажил хийж байгаа боловч энэ жилийн бидний хийсэн 20-с дээш насны хүмүүст хийсэн судалгаа бол төдийлөн тийм одоо өндөр хурцтай бууруулахгүй байна. Цэгийн тухайд бол бараг л тэр хэвээрээ. За Б-ийн тухайд ч гэсэн одоо 20-с дээш наснд бол тийм баталгаатай тийм дордож байгаа юм багдалт бууралт бол үзэгдэх байна. Тэгэхээр энд одоо бид бас л цааш нь судлах хэрэгтэй. Манай одоо хүмүүсийн аж амьдралын дэг журманд байна уу, зан заншилд байна уу, энэ төр бол бас судлах асуудал. Бид нар одоохондоо бол баттай, нотлогоотой тийм яг энэс боллоо гэж хэлэх ийм зүйл алга байна. Зүгээр түүхийн хувьд авч үзэх юм бол нэг 1950-ад оны дундуур бүх хүн амд нэг зүүгээр цусын аваад нэг судалсан юм байна, шинжилсэн юм байна. Тэгээд тэр маань одоо монголчуудад
энэ БЦ-г их тараачлаа гэсэн нэг ийм яриа байдгийн. Тэр нь ч бас магадгүй тэрнээс хойш одоо нэг 20 хэдэн жил 30 жилийн дараа юу энэ 80-аад оны дундууяас илгэний хавдар ихсээд ирсэн. Ийм байдал бол дэлхий дээр нь Египтэд ажиглагддаг. Египт бол мөн одоо тэр нэг халуун орны нэг халдварт өвчин байдаг. Тэрнийг хүн амд нэг тархсан учраас тэд нарт байхын тарилга хийцсэн юм байна л. Бүх хүмүүстэй. Тэгсэн чинь одоо бол дэлхийн хамгийн их С вирусын халдвартай эм улсын тоонд орсон байдгийг. Тэгэхээр бол манайх тэрнээс хамаарсан байж магадгүй. Гэвч одоо энэ сүүлийн 20 гаруй жил бол энэ гепатитын эсрэг их л одоо тийм сурталчилгааны ажил, үйл ажиллагаагаар тэр их ажил хийж байна. Тэгтээ бас л нэг тийм гоц тийм бууралт ажиглагдахгүй байгаа нь бас цаашд бид энэ дээр ахижил судалгаа хийх тийм асуудал шаардлагатай байгаа. Тэгтээ Монгол хүний одоо энэ илгэний ийм вирусээр ингэж их халдвар авч байгаа нь бас өөр хүчин зүйл байх уугүй юу гэдгийг ч бас судлах ёстой л дээ тийм. Ер нь энэ ВЦ вирусын тархалтыг ярьлаа, шалтгааныг нь бас хэлж байна. Энэ өвчлөлүүд, илгэний энэ өвчлөлүүд хэр эдгэрэх магадлал байдаг юм бэ? 100% эдгэрдэг өвчин юм уу? Эсвэл үнэхээр хүнийг үхлийн аюулд хүргэдэг ийм аюулт өвчин үү гэдгийг бас сонсогчдод маань тайлбарлаж ярьж өгөхгүй юу? Тэгэхээр илгэний Б вирусыг бол хүн болго их сайн мэдж байгаа. Энэ Б вирус маань бол цусаар болон гэмтсэн арьс састаар, зүү тарилгаар эмнэлгийн багаж хэрэгсээр дамждаг. Гэтэл одоогийн нөхцөлд бол эмнэлгийн багаж хэрэгсэл мариутгах гэж байна. Цус болон цусны доноруудыг маш сайн шинжилж байна тийм ээ. Тэгэхээр ийм нөхцөлд бол дамжих зам нь бага. Гэтэл тархалт нь буурахгүй байгаад байна гэдэг нь дамжих өөр зам манай Монгол улсад байгаад байна гэсэн үг. Тийм байна. За, илгэний Б вирус ямар юутай гэхээр ер нь судалгаагаар ажиглагдаг л да. Эрэгтэй хүчүүд илүү их давмгай байдаг. Хэдий чинээ бага насндаа халдвар авна, төдий чинээ архагшдаг. Тэгээ архагшаад илгэний цирроз, илгэний хавдарт оруулдаг. За, гэрт нэг илгэний өвчтэй хүн илгэний вирус тэгш байхад тэр гэр бүлээс хэн нэг нь хизээ нэгэн цагт халдвар аваад байдаг. Тэгэхээр бидний мэдэхгүй янз бүрийн замууд байна. Өөрөлдөл тэр хүмүүс хоорондоо цусаа хийлгээгүй, бие биендээ тариа хийгээгүй боловч дамждаг замууд байна. За, гадаадын орнууд болохоор заах нь мансуурагч бодис хэрэгэлдэг тийм ээ. Нэг тарилга шиприц хэрэгэлдэг улсуудын хооронд бол ийм зам байдаг. Гэтэл манай тийм зам байхгүй хэрнээсээ гэр бүлийн дотор дамжилт явагдаад байдаг. За, С вирусын тухайд бол ер нь бас тархалт их өндөртэй. Ер нь бол цусаар их дамждаг халдвар гэж үздэг. Гэтэл бас манай Монгол орны хэмжээнд дэлхийн улс орнуудын хэмжээнд өндөр байгаа. Тэгэхээр энэ бас л түрүүний Б вирустай адилхан ахуйн хавтлын зам гэж бид нар ярьдаг тийм зам байна гэж. Тэгэхээр бид нар бол одоо яг тэр замыг судлах гэж байна. Бид нар ямар буруу зан үйлтэй учраас гэр бүл дотроо энэ халдварыг дамжуулаад байна вэ? Тийм ээ. Ингээд үзээд ирэхээр зэрэг яг гадаадын судлаачдын дүгнэлтийг харахад юу байдаг вэхээр зэрэг гэр бүлд нэг илгэний архаг өвчтэй хүн байх. Эсвэл одоо гэртээ манайхан дуур мэдчих тариа идэг. Тий тариа идэг. Ялангуяа тусал тариа, суц тариа идэг. За, энэс их болдог байж болох юм. Өөрөөр хэлбэл арьс састайхаа бүрэн бүтэн байдлыг хадгалж чадахгүй гэсэн үг. Тэгэл арьс нь цоороод ирэхээр зэрэг хүн ямар ч халдраг авахд бэлэн болдог гэсэн үг. За, дараагийн нэг тохиолдол нь юу байж болох вэхээр зэрэг айлын ирчүүд дундаа нэг сахлын утгатай байдаг. Нэг сахлын утгаар бүгдээрээ ээлжиж сахлаа авдаг. Тэгэхээр энэ бол яах вэхээр бидний нүдэнд үзэгдэхгүй шарх тэнд үүссэн байж болдог. Тэгэхээр тэр шархаар цусаар нүдэнд үзэгдэхгүй өчүүхэн тусал цус тэр одоо нэг сахлын машин дотор үлдсэн байлаа гэхэд дараагийн хүн авах тэр хүн лөө орох магадлалтай. Энэ цусаар дамждаг халдвар учраас ийм аюултай. Тэгэхээр бид нар гэр орондоо тэр юм ариутгадаг үлээ үгүй юу? Хүн болгон өөр өөрөд ордоо сахлын утгатай үлээ үгүй лээ гэд бодоход тийм ээ. За, эрэгтэйчүүдийн хувьд ийм байлаа гэж бодоход эмэгтэйчүүдийн хувьд бидний анхаарах юм үхээр одоо нэг уруулын бодог байдаг. За, ялын нэг төрөгч ялын нааша нэг гэл ингээд бие биендээ дамжуулаад хэрэгэлдэг. Гэтэл ми өөрөө вирустэй яж байгаад миний уруулын саст гэмтэлтэй байж байгаад тэгээ би тэрэн дээрээ ингээд хүрэгчээд дараагийн хүн дамжуулахад бас халдвар авах магадлалч байдаг байж болох юм. Гадаадын судлаачид ийм байж болно гэж үздэг байна тийм ээ. За, санаандгүй сойзоо солио хэрглэж чинь. За, чимхүүр ээж чинь. Сахлын чимхүүрч байдаг, хөмсгний чимхүүрч байдаг тийм ээ. Иймэрхүү юмнуудаар халдвар дамжих магадлал. Тэгээ өөр янз бүрийн замууд ээж магадгүй. Өөрөөр хэлбэл манай монголчууд чинь бусдаас өөр амьдралтай юм чинь тийм ээ. Одоо гадаадын орнуудаас өөр биднэрт байдаг ямар муу зуршил вэ нөө. Бидний гол зорилго бол тэрийг илрүүлээд ард олондоо хилээд
одоо энэ замаас сэргийлээ гэдэг асуудалтай. Нэгэнд БЦ вирусээр өвдөх юм бол эмчилгээний үр дүн их муутай. Өөрөөр хэлбэл С вирусын халдвар авсны дараа хүн 10 хэдэн жилийн турш өөрийгөө халдвар авснаа мэддэггүй. Ингэж ийм олон удаа олон жил одоо мэддэхгүй яваад. Мэддэхгүй. Би өөрийгөө халдвартай гэж мэдгүй эрүүлгээ бодоо явж ирлээ. Гэвгэнт миний илгэний шинжилгээ муу гардаг. Ядраа сулдаад ирдэг, хамар амнаас нь цус гардаг. Ингээд гинт илэг муутайгаа мэддэг. Гэвтэл энэ өөр одоо 10 хэдэн жилийн өмнө болцсон байдаг. Тэгэхээр зэрэг ингэж явсараад хүн үжээ одоо илэгний хавдар болцсон хойноч мэдэх тохиолдол байдаг. Тэгэхээр энээс сэргийлэхийн тулд бид өөрөөр хэлбэл нэгэнт илэгний хавдар болцсон бол эмчилгээний үр дүн муу гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр бид нар энэ хүмүүсийг анханаас нь л энэ илэгний БЦ вирусын халдварт өртүүлэхгүй байхыг л анхаарч байгаа. Тэгэхээр ард түмэндээ одоо халдвар авах хүмүүстэй энэ халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгөх бидний гол зорилго болж байгаа. Одоо ойлгож байна л да. Яасан гэхээр жоохон настай болоод ирэхээр л энэ өвчнийг тусдсан юм шиг байгаа. Ер нь хөгшин хүмүүс тусдсан юм шиг байгаа гэсэн чинь эн чинь олон жил ингэж чимээгүй мэддэхгүй явж байгаа. Завуур байхгүй явж байгаад яг ингээл нөгөө насны эцэцч гэдэг юм уу те жоохон настай ирэхээр л нөгөөх нь мэдрэгдэж эхэлдэг байх нь шүү дээ. Тэгэхээр энэ талаар мэддэхгүй манай сонсогчдод хэр байгаа бол тэ байхгүй одоо анх удаага пөөх ингэдэг юм уу гэсэн одоо мэдээллийг авч байгаа хүмүүс олон байгаа болов уу гэж бодож байна. Тэгээ нэгэн тал одоо БЦ вирусаар өвдчлөө гэсэн тохиолдолд бол ямар ч тийм эмчилгээ байхгүй. Яг эмчилгээ байгаа та. Эмчилгээ байгаа. Тэгвэл үн өртөг өндөртэй. Эмчилгээний үр дүн харьцангуй муу. Өөрөөр хэлбэл 100 хүн эмчлэхэд нэг 50% нийтэрдэг ч юм уу. Тэгвэл маш их өртөг орно. Хэдэн саяараа мөнгө орно. Маш их удаа хугацааны төвчээр орно дэр. Өөрөөр хэлбэл нэг имийг 10 хоног уугаад идэрнэ гэж байхгүй. Дор хаяа жил юм уу жил 6 сар дээр интерферон гэдэг тариаг тариулж хүн вирусг болж идгэрдэг. Гэтэл бүх хүн идгэрэхгүй бас. Тэн дотроос нэг 40-60% нь идгэрэх магадaltaй байдаг. Тэгэхээр ийм их өртгөөр ийм цөөхөн хувь нь идгэрж яхад бид нар яах ёстой вэ? Угаасаа өвчин тусгаас биш өвчнөөсөө өмнө нь сэргийлж явах ёстой гэсэн. Ер нь Монголд эмчилгээ хэрэг байдаг юм болоо. Монголд эмчилгээ байна. Одоо хүмүүс мань харьцангуй гадаад хотод их явдаг болсон учраас гадагшаа явж хэмжлүүлж гин, Бээжинд очиж гин, Оросын холбооны улсад явж гин, Германд явж гин, Америкт явж гин, одоо Солонгос руу их явж гин тийм ээ. Эндээс бид нар дахиад ерөөс дэлхийн нийтийн ганцхан стандарт бий. Тэр вирусыг устгадаг эмчилгээ бол ганцхан тэр интерферон гэдэг тариа. Гэтэл тэр интерферон маань маш их үнэтэй. Бас хөөрхөн гаж нөлөө ихтэй. Гаж нөлөө өгнө гэдэг маань яг нь үс унахаас өсөөлээд ядар сулдаал цус нь багадаад ийм гаж нөлөөнүүд их өгдөг. Тэгтээ яг эцсийн үндэ зарим хүндээ вирус нь устдаг, заримд нь устдахгүй. Тэгэхээр заавал одоо энэ шатанд нь хүрэх хэрэггүй гэсэн үг шүү, тийм ээ. Тэгэхээр өмнө нь л бид нэр халдвар авахгүй байх л хамгийн чухал асуудал байна. Гэхдээ хүн болол ер нь халдвар авсагүйгээ заавал мэдчих хэвээр. Эхний ээлжинд. Манай монголчуудын зам байдаг л да нэгэд өвдөхгүй л бол тоодгүй. Бид нь ямар нэг зовир илрээд бүр үнэхээр одоо ажлаа хийж чадахгүй тамирдаад ирэхээр л ямар өвчин тусч байгаа гэж анхаарч хэлдэг. Тэгэхээр ер нь бол урьдчилан сэргийлэх үзлэг гэдгийн л ач холбогдол доо. Үзүүлээд би ер нь Б вирустэй, С вирустэй гэдгийг үзүүлчихэд хэрэг БЦ вирустай байх юм бол маш эртнээс одоо эмчилгээнд орох хэрэгтэй. Ер нь бол ингэж л та БЦ вирусыг эхлээд урьдчилан сэргийлэх үзлэгт орох ёстой гэж байна. Зарим эмчнэр ингэдэй өөр мэрэгжлийн эмчнэрч гэдэг юм уу те сардаа нэг улиралдаа нэг ингээд өөрийгөө үзүүлчихээ шинжилгээ өгччихээ эрүүлээсэн ч хамаахгүй гэдэг. Тэгвэл элэгний одоо энэ өвчлөлөөс өөрийгөө хамгаалахын тулд би гэдэг хүн жилдээ хэдэн удаа очиод хаана хандах уу ямар шинжилгээ өгөх үү гэдгээ хүмүүс яг энгийн ийм мэдгэдэггүйнээ бас мэдэхгүй явж идэг шнэ те. Энэ талаар эмч манаас зөвлөгөө өгөөч. Таны сая ярьдаг бол зөвөө тийм. Хүн бол ер нь тодорхой хугацаанд эмчид үзүүлээ шинжилгээ хийдэг. Ийм байдал бол маш их чухал. Илэгний эмгэгийн тухайд энэ вирус халдварын тухай ч гэсэн тиймэрхүү. Хэрвээ вирустэйгээ мэддэг болвол энэ чинь нөгөө цаашаа хавдар болно гэсэн тийм одоо юутай учраас зүй тогтолтой учраас энийг ойрхон хугацаанд хавдар болж юу гэдгийг үзүүлж явах хэрэгтэй. Хэрэг хавдар болчих юм бол дөнгөж илэрсэн жижигхэн хавдар бол эмчилгээтэй болцсон. Түрүүн бас Баярмагнаа ярьсан энэ одоо илэгний халдварын эмчилгээний тухай яг өнөө үед бол тийм байгаа. Гэхдээ бол энд одоо дэлхийн нийтээр одоо маш хүчтэй ажиллаж байна. Үндсэндээ одоо бол
интерфероны дараагийн үеийн эмчилгээ гэдэгт орж ирж байна. Тэгэхээр бол энэ гизүү эмчилгээ интерферон бол үнэхээр бас халширмаар. За үрдүн сайн л да. Үрдүн сайн учраас л хийж байгаа. Тэрнээс бол халширмаар тийм эмчилгээ өвчтөндөө гизүү. Тэгэхээр энэний болох гээд интерферонт хариулгүйгээр ерөөс уугаал тэгтээ удаан хугацаатай үнийн одоохондоо өндөр байгаа ийм эмчилгээ бол дэлхийн дангаа ухааны практикт орж ирээд нэвтэрчлээ. Тэгэхээр энэ дээр бол мөн одоо ахаал бас инээсэн богино хугацаанд хийх эмчилгээ юу байна гэл ингээл ирэл хайгуул хийж байна. Тийм учраас бас цаад тэр одоо нэг хандлын үзүүрт гэрэл байна гэдэг шиг элэгний одоо вирусын гаралтай халдварын эмчилгээ бол сайжирч байгаа. Энэ одоо манай тэр оном сангийн шугамар элэгний өвчтэй улсууд бас зөвлөгөө авахар юм утас. Мессеж өгөх 6 оронтой 139 131 103 гэсэн юм утас байгаа. Энүүгээр мессеж өгөөд ингээд яах вэ, ийх үү гэж асууж болно. За зөв. Би яг энэ сантай холбоотой асуултуудыг тун утахгүй хоёр зочноос маш одоо дэлгэрэнгүй асуунаа. Яагаад тэгэхээр сонсогчид маань бас эхлээд өвчлөлийнхөө талаар энэ өвчин ер нь хэрхэн аюултай өвчин бэ гэдэг талаар мэдэж аваад түүнээс яаж сэргийлэх вэ гэдгийг мэдэж авах ёстой болов уу гэж бодлоо. Тэгээд энэ сантай холбоотой асуултуудыг тун утахгүй тавина. Харин түрүүн би бас асуусан шүү дээ багшаас асуусан яг гол асуултанд манаас хариулвал маш сайн байна. Шинжилгээг яг хаанаас очиж хаана өгдөг юм? Хүн өөртөө яг анхаарал хандуулаад жилдээ хэдэн удаа шинжилгээ өгөх ёстой байдгийг гэдэг асуултанд бас багш маань хариулах болов гэж бодож байна л да. За шинжилгээг өгөх тэр одоо нэг хугацаа жил тийм олон өгөх шаардлагагүй. Тийм ерөөсөө нэг удаа өгөөд тэгээд тодорхой ямар нэгэн халдвар авлаа гэж сэжиглэж байгаа бол дахин өгөх. Тэрнээс бол зүг зүгээр байж байгаа халдвар аваад байх нь гайгүй. Тэр халдвар авлаа гэсэн игзэг байхад бол тийм шинжилгээ нь бол одоо харьцангуй хялбар болчлоо. Тэгээд ердийн лабораториуд бүгдөө элэгний БЦ вирусын шинжилгээг бол одоо дунд зэргийн төвшөнд бол хийчихэж байгаа. Тэгэхээр энийг бол хаанч жод хийчих болно. За мөн одоо оном сангийн жумаарч бас тодорхой тэр 6 оронтой тооноос асуувал тэр тэнд хийлэгч гэсэн ийм зөвлөгөө бас өгч болно тий. За баярлалаа танд. Эмч микрофон нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Улаанбаатар хотод 17 цаг 22 минут болсон байна сонсогчдоо. Өнөөдөр манай студид зочин эмчээр эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн ангаа ухааны сургуулийн халдварт өвчин судлалын тэнхимийн багш профессор Давагдорж, за мөн багш Дид профессор Баяр Магнанаар урагдж ирж бидэнтэй ярилцаж байна. Элэгний өвчлөлийн талаар элэг гэдэг энэ өвчний энэ эрхтнийг тойрсон янз бүрийн одоо завууртай байгаа энэ хүмүүс бидэнд одоо хандаж болно, бидэнтэй чөлөөтэй ярилцаж болно. За энэ элэгний өвчлөлийн талаар өвчнөд тэмцэх гэж манай багш профессорууд маань юу хийж байна вэ гэдэг талаараа бас бидэнтэй чөлөөтэй санал бодлоо солилцохоор ирсэн юм аа. Тэгэхээр сонсогч та бүхэн бидэнтэй 31 тэг 7 гэсэн дугаараар холбогдож болно. За мөн 99 64 19 гэсэн Mobicom-ийн энгийн дугаар руу мессеж илгээгээд бидэнд хандаарай. Мөн P3 доогуур зураас MNB@yahoo.com гэсэн мессенжер хаяг нээлттэй байгаа. Та чөлөөтэй орж ирээд бидэнтэй яг энэ цаг мөчид ярилцах боломжтой юм аа. Ханаад өччихэ. Ханаатанд ямар юм ууз бүрээд юм бэ? Сонсогч залуута эмийн зохисгүй буруу хэрэглэнээс зайлсхийе. Эмч микрофон таны үнэж зөвлөх. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За би утасны дугаараа зарлснаас хойш утсаа нээсэн. За тэгээд сонсогчид маань залгаж эхэлсэн. Гэхдээ сонсогчдтойгоо холбогдохоос өмнө би хоёр багшаас яг энэ одоо онон сангийн талаар буюу одоо профессор багш нар маань
яг энэ элэгний өвчл БЦ вирусын эсрэг яг ямар арга хэмжээ хийж юуг хийгээд байна вэ гэдэг талаар нь асуумаар байна л да. Өнөөдөр та бүхэн яг энэ өвчлөлийн эсрэг ямар одоо ажлуудыг хийж байна. Жишээ нь онон сан гэж түрүүн хэд хэдэн удаа дурддагтлаа сонсогчид маань сонслоо. Онон сан энэ байгууллага маань яг юуны ямар одоо ажлыг хийж байгаа вэ? Ийм байгууллага байна вэ? За хоёрт гэхлээр бас түрүүн бас утасны дугаар дурддагч өнгөрлөө. 131 103 гэсэн энэ 6 оронтой тоо ямар учиртай дугаар юм болоо? Яадаг дугаар юм болоо? За мөн дээрэс нь бас дэлгэрүүлэх болоо. Би бас эфир эхлэхээс өмнө зочдтойгоо халтгаан ярьж байхад бас нэг сайтын талаар бид нэр ярилцаж байсан. Энэ талаар бас зочид маань дэлгэрэнгүй ярих болов гэж бодож байна. За энэ ономсан гэдэг бол одоо гадаадын орнуудад боловсрол эзэмшсэн залуучууд нийлж ингээд хүн амын эрүүл мэндийн төлөө үйл ажиллагаа явуулдаг юм сан байгуулсан. За тэгээд бидний энэ тухайд бол одоо Канадаас грант өөрөөр хэлэх юм бол мөнгө өргөдөл бичиж мөнгө олоод тэгээд эннийхэн одоо санхүүжилтээр бидний одоо энэ үйл ажиллагааг явуулж байгаамаа. За энэ дээр бол одоо бид судалгааны ажил хийсэн. За энэ судалгааны ажлынхаа ерөнхий дүнг түрүүн багцлаа. За дараагаар нь бол одоо энэ 6 оронтой тоотой ийм мессеж хүлээн авдаг ийм алба ажиллуулж байгаа. За энд бол элэгний өвчний ямар нэгэн проблем байвал энэ утсаар илгээхэд бол тэндээс мэрэгжлийн хүмүүсээс асуултыг нь хариулуулж ингэж буцааж илгээх ийм зориулттай. За мөн одоо бас элэгний өвчтэй хүн ямар нэгэн тийм зөвлөгөө авъя гэж бодох юм бол тэр элэг Sig Emen гэсэн одоо сайт руу орж элэгний өвчний асуудаар мэдэх юм боломжтой ийм зүйлүүдийг бол одоо хийгээд байгаа юм байна. За багш нар маань бас яг энэ мэрэгжлийнхээ дагуу энэ элэг гэдэг одоо эргэтэн үүний одоо өвчлөл болсон ВЦ вирустай яаж тэмцэх вэ гэдэг энэ дагуу бас олон судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн байгаа бах. Тэгээд судалгаагаа бол 10 жилийн өмнө нэг хийгээд энэ жил ахиад хийсэн гэж байгаа тийм ээ. За тэгээд судалгааны хадлаар бас жохон дэлгэрүүлж ярил гэж би бодлоо л доо. Тэр судалгаа бол яг 10 жилийн өмнө хийсэн дизайнтайгаа өөрөөр хэлбэл тэрнтэйгээ адилхан тэгээд хамарсан ус аймагуд нь гэсэн адилхан ийм судалгаа хийсэн. Тэгээд энэ дээр бол 20-с дээш насны Монголын нийт хүн амын дунд бол Б гепатитын халдвар, С гепатитын халдвар хоёулаа 10 орчим хувь байна. Тэгтээ бол энэ Б гепатитын халдвар, С гепатитын халдвар бол өмнө нь нэг 15-аас 13-аас 15 орчим хувь байгаад байсан. За тэгэхэд энэ дээр бол нэг 2%, нэгээс 2%-аар яахан багтсан байгаа. Тэгэхээр энийг бол яг нөгөө шинжлэх ухаандаа тэр нөгөө статистикийн хувьд одоо хүлээн авч зөвшөөрөгдөх юм хэмжээний ялгаа биш гэж ингэж үздэг. Тэгэхээр тийм маягаар л зүгээр тийм буур хандлага байна. Гэвч тийм огцон бууралд ажиглагдахгүй байна гэж. Тэгэхээр түрүүн би ярьсан бид бол энэ өвчнүүдийн эсрэг маш их ажил хийж байгаа байхгүй юу? Төр засагч их ажиллаж байна. Олон нийтийн байгууллагууд их ажиллаж байна. За хүмүүсийн мэдлэг боловсрал амьдралын төвсөн ч гэсэн бас харьцангуй сайжирч штэ тий. Тэгэхээр бол тийм учраас одоо чиг байна. Гэхдээ бол тийм илт багсалт ажиглагдахгүй байна гэж ингэж ярьсан юм аа тий. Одоо 131 103 гэсэн одоо энэ 6 оронтой тоо гэж ярьж утас гэж ярьж байна. Хэрэглэгчид энэ утас руу яг хэдэн цагийн 24 цагийн турш холбогдож болох юм уу? Зөвхөн мессежээр холбогдох уу? Эсвэл утасаар шууд холбогдох уу гэж зөвхөн мессежээр холбогдно. Тийм зөвхөн мессежээр 24 цагийн турш мессеж үү? Тэгэхээр одоо жишээ нь одоо би туул гэдэг хүн байлаа гэж бодоход 131 103 гэсэн дугаар руу за миний элэг одоо ингээд өвчлөлтөй байгаа юм байна. Би яаж эмчлүүлэх үү гэл. Ер нь бүхэл асуултыг элэгтэй холбоотой те бүхэл асуултыг тавьж болно гэж бодох уу? Болно. Тэгээд харин хариултыг яаж авах вэ? Хариултыг мессежээр юм уу утсаар?
Утсаар авна. Эргүүлээд заалгана гэсэн үг үү? Эргүүл гэхдээ тийм тэн дээр бол бас маш хурдан хийж чадахгүй л дээ. Тэрнийг бас мэрэгжлийн хүнээс нь асуун. Яг одоо тэр оператор бол тэрнийг их хурдан гүйцэтгэж чадахгүй. Гэхдээ ямар ч байсан хариу явуулна. Боломжийнхаа хугацаанд. Тий. Нэг ясны одоо энэ утас руу зөвхөн мессежээр хандаад хариу мессежээр авч болно л гэсэн үг юм байна шүү дээ. Эсвэл утсаар авч болно. Нэг их удаахгүй. Гэхдээ ямар ч байсан бол хариулт авчихна. Тийм үү? Мэргэжлийн хүнээс нь зөвлөгөө авна гэсэн үг тийм. 131 103 дээр бол мэргэжлийн яг эмчнэр ажиллана гэсэн үг үү? Тэн дээр бол операторууд ажиллана. Цаанаасаа зөвлөгөө авна. Харин сайт дээр сайтын хувьд элэг цэг юм байна гэсэн байгаа шүү дээ тийм. Элэг цэг юм гээ сайт бол ажиллаад эхэлсэн байгаа. Энэ дээр бол одоохондоо бид нар одоо элэгний өвчлөлийн талаар бүх мэдээллүүдийг өгсөн байгаа. Тэгээ хүмүүс тэрийг уншаад танилцаад одоо комментуудаа өгөөд саналаа асуух юм байвал асуугаад бичээд явуулаад бид нар хариуг нь өгөөд байна. Жишээ нь манай одоо өнөөдрийн зочид болох багш нар маань бас тэр сайт дээр ажиллаад хариултыг өгнө гэсэн үг тийм. Элэг цэгийн сайт маань одоо ажиллаад хэр удаж байна вэ? 3 сар болж байна. За би яг одоо элэг цэгийн гэсэн сайтыг нээсэн байна л да. Тэгэхээр яг нээхэд бол элэгний өвчлөлийн талаар бүр дэлгэрэнгүй бас ингээ бичсэн байна. За мэдээллийг өгнө гэж байна. Эмч зөвлөж байна гэсэн булан байдгийн байна. За мэрэгжлийнхэнд гэсэн булан, гарын авлага гэсэн булангууд яг миний нүдний өмнө нээлттэй байна л да. Тэгээд илгээ хайрлыг гэсэн урайтай ийм сайт юм байна. Маш олон хэрэгтэй мэдээллүүдийг тавьдаг харагдаж байна л да. Гепатитийн тухай, вирус гепатит С гэсэн байна. Вирус гепатит А, Д, Б, Е гэсэн. Түрүүн бид нар БЦ гэж ярьсан шүү дээ, тэ. Гэтэл энд бас олон одоо өсгөнүүд дурддагдаад нэмэгдээд гараад ирлээ л тэ. Гэтэл энгийн биднэрт бол энэ их л сонин сонсогдож байна. Миний хувьд шүү дээ. А, БЦ гэж ярьжсэн А гэж гарч ирлээ. Е гэд Д гэд гараад ирлээ. Энэ нь бас ямар учиртай юм болоо? За вирус гепатит гэдэг эдгээр гэмтээдэг энэ вирусүүд их олон байдаг л да. Одоогоор шинжлэх ухаан бол 9 төрлийн вирусыг нээчээд байгаа. За энэ 9 төрлийн вирусээс манай Монголд бидний практикт хамгийн их тохиолдог нь А, Б, С, Д, Е гэд 5 төрлийн вирус байгаа. 5 төрлийн вирус. За эндээс бол А, Е гепатит нь бол голчлон хүүхдүүд өвддөг, архагчдаггүй ийм хэлбэр. Гэхдээ манай Монгол орнд нэлээд тохиолдог ийм хэлбэр. Нэгэнд архагчдаггүй учраас нэг алсын урхаг гэдэг нь бол гайгүй байна шүү дээ. Гэтэл Б, С, Дельта 3 нь болохоор архагчдаг. Тийм учраас бид нар өнөөдөр цусаар дамждаг халдвар. Вирус гепатит А, Е гэдгийг манай монголчууд нөгөө бохир гарын шар гэрээ сурцсан. Халдварч шар гэдэг бохир гарын шар гэрээ сурцсан. Тэр гепатит нэ. Энэ бол гидсний халдвар төвчөндөө багтдаг. Тэгээ энэ бол юугүй. Гэтэл нөгөө 3 нь болохоор цусаар дамжих халдварын бүлэгт багтдаг. Тэгээд эргээд нөгөө элэгний хатуурал хавдар үүсгдэг учраас аюултай халдварынхаа тоонд ордог. Тийм учраас бид нар энэ талаар өнөөдөр ярилцаад байгаа. Ерөнхий мэдээлэл бол нэгд олон төрлийн байдаг учраас бүгдийг тавьж гисэн. Тийм байна л да. Ер нь мэдээллийг бас одоо цагт авахд их хялбар болсон байна, тийм ээ. Хялбар болох тусам хүмүүс хялбар юм их хайдаг болсон байна. Эмч рүү хандах биш зүгээр л гэрээсээ очил бараг л аптек ороод им аваад угаал идэрч юм шиг л юм боддогч болсон юм уу? Их л хялбарчлах болсон байна л да. Тэгвэл танд зориулаад манай энэ мэрэгжлийн багш профессорууд маань, мэрэгжлийн хүмүүс маань эрүүл мэндэд анхаарал тавих үүднээс ялангуяа элэгний эрүүл мэндэд анхаарах үүднээс ийм элэг цэгимэн гэсэн сайтыг нээсэн байна шүү сонсогчдоо. Тэгэхээр энэ сайт руу хандаад, энэ сайт руу ороод хэрэгтэй гэсэн мэдээллүүдээ аваад за мөн мэрэгжлийн хүмүүстэй шууд энд комент бичих буюу пост үлдээгээд тийм ээ бичих боломжтой. Энд бас шууд админ гэдэг юм уу одоо юу гэдэг те ажиллах боломж байдаг юм болов уу энэ сайт дээр. За жишээ нь би одоо ингээд ороод шууд админтай ярилцах боломж байна уу? Байхгүй тий. Бид нар зөвхөн комент бичээл тэгээд дараа нь хариулт авах юм шүү дээ тийм ээ. За зөв. Тэгэхээр элэг цэгимэн гэсэн сайт руу хандаж болох нэ. За мөн 131 103 гэсэн дугаар руу бас сонсогчид маань хандаад хэрвээ таны гэр бүлд танд ойр дотныханд тань элэгтэй холбоотой ямар нэгэн завиар үүсээд байгаа бол ямар нэгэн мэдээлэл хэрэгтэй байгаа бол зөвлөгөө хэрэгтэй байгаа бол эдгээр утасны дугаар 131 103 гэсэн дугаар руу зөвхөн мессеж илгээх юм байлээ шүү. Мессеж илгээгээд хариу авч болно, зөвлөгөө авч болно. Элэг цэгимэн гэсэн сайт руу орж болох нэ. Бидэнд гарц үнэхээр их нээлт нээгцээр л байна. Өдөр ирэх тусам гарц нээгдэж байна. Та өөрийнхөө эрүүл мэндэд хэрвээ л анхаарал
зовж үнэхээр шаналж энэнийхээ төлөө одоо тэмцэхийг хүсэж байгаа бол эдгээр сайт руу, эдгээр утасны дугаарууд руу за мөн одоо ч гэсэндээ бидэн рүү хандаж болж байна. Одоо бол бидний шууд эфирийн утасны дугаар нээлттэй сонсогчдтойгоо ярилцахад бэлэн болсон байгаа. 31 тэг 7 гэсэн шууд эфирийн утасны дугаар руу та яг одоо залгаж болно. Түрүүн хүмүүс манаас холбогдож байсан гэвч одоо дуудлагыг шууд таслаад бид нэр яриагаа үргэлжлүүлсэн байгаа. 31 тэг 7 мөн 9964 10 цэгс гэсэн дугаар руу мессеж илгээгээд бидэнтэй ярилцах боломжтой. За ингээд хүмүүс тэгээ холбогдож эхлэе. Байна уу? Байна уу? Эфиртэй холбогдож байна уу? За тийм байна. Шууд эфирт холбогдсон байна. За сайн байна уу? Баяр гэж хүн байна. За сайн байна. Сүүлийг сонсоо явж нэг асуулт тавих юм болох уу? Болно. Энэ БЦ вирус гэж ярьж байгаад их баяртай байна. Нэг хоёр манай нэг найз их дотны хүн маань одоо энэ гадаад очиод шинжилгээ хийлгээд ирсэн чинь нэг ховор байдаг D гэдэг төрлөөр нь одоо халдвар авсан байна гэж гарчээ. Тэгээд эндээ үзүүлэхээр D төрөл гэж зарим байдгүй, мэдхгүй яадгийн эмчилдэг юм уу гэдэг ингээд тэр талаар нэг жоохон зөвлөгөө өгөхгүй юу? За баярлалаа. Хөгжмөрийн хариултаа сонсоорой. За баярлалаа. За. D гэж байд юм а тэр B гепатиттэй хүмүүст ахаад нэмээд тэр D гэдэг халдвар хамт байдгийг. Тэгэхээр D-тэй хүн бол хамт B-тэй байгаа гэсэн хоёр вирусын элэг гэмтээд хоёр вирусаар халдсан гэсэн үг. Тэгээ энэ бол 1977 онд нэгдсэн ийм вирус. Зүгээр ер нь бол практикт энэ Монгол за ингээд дундад Азийн улсуудад их байдаг. Урагшаагаан Гятад тэгээд Солонгост бол харьцангуй бага байдаг ийм вирус. Тийм учраас бас зүгээр яг юуны эмчнэр практикийн эмчнэрт бол бас жаахан тийм хол хөндөй юм шиг сонсогдож байгаа байдаг. Эмчилгэхэд хэцүү, хавдар болох нь хурдан, элэгний хатуурал болох нь хурдан ийм вирус. Тийм учраас ийм хүн бол одоо ер нь байнгын эмнэлгийн хяналтанд байх хэрэгтэй. Зөв. За тэгээд дараагийн үнтэйгээ холбогдно 31 тэг 7 гэсэн дугаарлуу түрүүн залгаж байсан хүмүүс эргээд холбогдож болно. За бидэнд мессеж ирсэн байна. Элэгний БЦ вирус гэдээ ярьж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх тал дээр бас жоохон дэлгэрүүлж хэлвэл ярьж өгвөл маш сайн байна гэсэн асуултыг тавьсан байна л да. Яг урьдчилан сэргийлэх гэхээр яг түрүүн бид нар бас ярилцсан л да тийм ээ. Урьдчилан сэргийлэхэд ийм байна. Ер нь ийм ахуйн хэлбэрээр ийм талаасаа одоо халдварладаг. Тийм учраас ингэж урьдчилан сэргийлээрэ гэсэн ерөнхийд нь бол ярьсан байгаа. Тэгэхээр сонсогчид маань сонссон болоо гэж байна. За элэгний хатууралтай хүн яаж эмчлүүл зүгээр вэ? Хаашаа хандвал зүгээр гэдэг юм болоо. Яг за нэг ийм л асуулт тавьсан байна л да. Ерөнхийд нь хэлвэл ийм элэгний хатууралтай хүнд хандаж зөвлөгөө өгвөл. Тэгэхээр элэг бол маш их чухал эрхтэн. Өөрөөр хэлбэл элгийг орлох өөр ямар ч эрхтэн байдгүй. Элэг бол бидний хамгийн том лаборатори гэдэг. Элэг бидний биед байдаг хамгийн том эрхтэн. Тэгээ маш олон талын үүрэг ажиллагаа гүйцэтгэдэг. Гэхдээ элэг бол гам сайн сахиж чадвал бас эмчилгээний үр дүн авдаг. Ийм эрхтэн байгаа. Тэгэхээр элэгний хатуурал гэдэг бол одоо энэ ерөөсөө цаашдаа эмчилгээгүй боллоо гэсэн үг ш. Энэ хатуурлыг бол бид нар тэр үе шатанд бас зогсоож болдог. Тэхийн тулд тодорхой гам, дэглэм, эмчилгээ байнгын хяналт хэрэгтэй байдаг. Тэгэхээр би юу гэж зөвлөхөх зэрэг нэг эмчийн хяналтанд л байнга байх хэрэгтэй. Тэгээ эмчийнхаа зөвлөгөөг байнга дагах хэрэгтэй. Яг тэр элэг цэгийн булангийн гарын авлага гэсэн булан дотор элэгний циррозын тухайг дэлгэрэнгүй байгаа. Тэрнтэй бас танилцж байна. За, уцыг авсан. Сэргийлтийн хувьд бол яг хуу Б гепатитийн тухайд бол вакцин үнэхээр их сайн сэргийлэлт. Тэгвэл ийм боломж байл вакцин хийх хэрэгтэй. За мөн одоо бас нэг гол дамждаг зам нь бол бэлгийн зам. Тэгэхээр энэ бол энэний сэргийлэлтэн төр доохын халдвараа сэргийлэх энэ төр яг адилхан ийм юм аа. За С гепатитийн тухайд бол одоо тэр тарай гарал голдуу одоо тардаг. Тийм тусаар л дамждаг юм л учиртай. За баярлалаа. Тэгэхээр гарын авлага гэж бас элэг цэгийн мен сайт руу ороод гарын авлага руу ороод үзэх хэрэгтэй юм байна шүү гэдгийг хэлээ. За байна та холбогдсон байх шүү. За энэ бүрэн баярын алдрын тийм эм гарсан CB1 гэдэг энэ элэгний ВЦ вирусын идэвхжлийг
85-аас 95% дарангуй шинэ бэлтгэл маш их үр дүн өгч байгаа гэдэг энэ олон янзын сэтгүүл дээр гараад энэ засгийн газрын ордны хойно байрладаг гэсэн. За. Энэ ямар учиртай юм бол? Эмний талаар асууж байна та тийм үү? Энэ эм одоо үний юм уу? За яг нь ер нь одоохондоо бол тийм 95% эдгээдэг тийм юм байхгүй. За тэр алдрын юм бол одоо бас яг нь интерферон хэрэглээгүй нөхцөлд бол бас орлож тэгж хэрэглэж болно тийм. Муу юм бол ерөөсөн байхгүй. Тийм. Зөв. Тэгтээ тийм одоо гялалцсан амжилт гаргана гэдэг асуудалдаар бол одоохондоо ямар ч юм тийм гялалцсан үр дүн өглөө гэж тэгж бичигдээгүй тодорхой хэвээр гэргэл одоо үр дүн өгч байгаа л гэж ингэж бичиж байгаа. За бас нэг асуулт иржээ. Илгийг том гэж хэлсэн байгаа юм байна л да нэг хүнд. За тэгэхээр том илэгт нь томорсон байна гэдэг ч одоо яг юу гэсэн учиртай үг юм бэ? Энэ их хэр ноцтой вэ гэж асуусан байна. Илэг нь томорсон байна гэж оншилсан байна. Илэг бол яг ерөөсөө бус тэрхтнүүдийн дотроос хамгийн том гэдэг утгаараа л хэлж байгаа. Нэг хоёрдугаарт илэг томорсон байна гэдэг нь яг өрөвсөлтэй л байна гэсэн үг. Илэг ямар нэг хэмжээгээр гэмтсэн. Чом ямар шалтгаанаар гэмтсэн байна? Өөхөлсөн байна уу тийм ээ? Эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар өрөвсөж томордог. Тий, фиброз одоо цирроз болох гээд байна уу, яах гээд тийм ээ. Тэгэхээр энийг дараагийн шинжилгээнүүдээр л тодруулна да. За тэгэхээр сонсогчид маань холбогдож байх зур би дахин нэг асуултыг асууя. Яг одоо ингээд та бүхэн маань бас судалгаа хийж байна гэж байна тийм ээ. Судалгаа хийснийхаа хажуугаар бас бид нар ийм утас ажилуулж байна, сайтыг ажилуулж байна. Ер нь энэ илэгний БЦ вирус, илэгний өвчлөлийн эсрэг одоо юу хийж болох вэ? Энэ бүхнийг бид нар чармаан хийж байна гэж байна. Цаашдаа бас юу хийх бас төлөвлөгөө байна та бүхэнд. Тийм ээ цаашаа энэ ажлаа үргэлжлүүлээд хийх төлөвлөгөө бас байгаа юу? Ийм зүйлүүдийг хиймээр энийг өргөжүүлмээр хүмүүсийг ингэж татан оролцуулмаар гэсэн бас санаа бодлоод байгаа болов уу гэж бодож байна л да. Одоо бид нар бол яг энэ ажлыг хийгээдгүй ерөөсөө Монголын бүх хүн ам БЦ вирусыг үзүүлээд ингээд өөрснөө чэйлээд авчих. За тэгээд харьяалдаг эмчнэр нь энийг мэддэг болчих. Ийм юм болвол илэгний өвчлөлийг их буулгах боломжтой юм гэсэн ийм нэг тийм урчилсан дүгнэлтэнд хүрээд байна. Хэрв энэ үйл ажиллагааг төрөөс ямар нэгэн байдлаас жаахан дэмжиж ингээд эрүүл мэндийн салбарын хамт олныг идэвхжүүлэх юм бол энэ их хүнд биш юм асуудал. Хэрв ийм ажил хийчих юм бол энэ нөгөө их илэгний өвчнийг эмчлэхэд зарцуулдаг энэ хөрөнгө бол бас энэ зарцуулсан хөрөнгнөөс илүү гараад явчихна л да. Тийм учраас бас сэргийлтийн ийм ач холбогдолтой юм уу да гэж одоогийн байдлаар тэгж хараад байна. Зөв. За дараагийнхаа та холбогдъё. Байна уу? Байна. Та холбогдсон байна? Яа за. Тийм асуулт энэ илэг томорсон гэхэд бидний бүх шинжилгээг өгөөд хэвийн гараад байгаа гэх юмроо. Илэг томорсон гэж онцлохоо. За ойлголоо. За ойлгосон байх тийм ээ. Тийм. Яг ер нь бол бас хүний илэг янз бүрийн хэмжээтэй байдаг л да. Тухайн төрөлхийн том илэгтэй ч байсан байж магадгүй шүү дээ. Тэгэл илэгний шинжилгээнүүд нь зүгээр байгаа бол тэрэнд бас айх юм алга шүү дээ. Тэгтээ яг тогтом бол нэг жилд юм уу тэгэл үзүүлэл хянуулаад. Тий 6 сард нэг удаа. Бидний мэдэхгүй ч тийм бас байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тэг хэвийн хэмжээнээс л өөр байна гэдэг асуудал бол. Тэгтээ одоо бол бид энд бол тодорхой хариулт боломжгүй. За баярлалаа. Байна та холбогдсон байна. Сайн байна. Юм асуусан. Би багтаа шаарлж ирсэн юм л да. Тэгэхээр одоо би та нар саяны хүмүүсийн яриг би сонссон чинь ер нь бол илгээ өөрн үзүүлж хяналтанд байх хэрэгтэй гэсэн үг үү би? За шарлсан багтаа шарлсан хүн одоо дандаа хяналтанд байх ёстой юу гэж асууж байна тийм. Хариулъя. За. Тэр яг бас нэг БЦ вирусэл үзүүлчих. Яагаад бол архаг шитгэн бол БЦ нь байхгүй юу? Нөгөө багадаан шараас нь аагаар өвдсөн ч байж магадгүй. Бохрын шараар өвдсөн байж магадгүй. Тэгвэл аагаар өвдсөн бол идэгдсэн, төгс идэгдсэн байгаа. Мөн Б-гээр өвдсөн хүн ч гэсэн идэгдэг. Б-гээр өвдсөн хүн бол төдийлөн нэг харахшаад байдаггүй бас.
энэ бол нэг бас тайлбарлал эндээ их цаг орно л доо тийм. Тэгэхээр зүгээр нэг шалгуулчихгүй юу? Өвчтөж байж магадгүй бараг л ирүүл байх одоо. За тэгэхээр сонсогчид маань бидэнтэй холбогдвол 31 тэг 7 гэсэн дугаар руу залгана шүү. 99 64 10 тэгээс зөвхөн мессеж хүлээж авдаг утас юм байгаа гэдгийг дахин тайлбарлах хэрэгтэй болов уу байна уу? Таалагдсан байна. Бас нэг юм асуухсан. Солонгос шинжилгээ өгөхөөр илгэний тестэ гэж гарчаад Монгол өгөх илгэний ВТ гэж гараад байна. Тэр лаборатори алда. За. Ахаад өөр сайн лабораторид үзүүл. Ер нь хүн шинжилгээ өгөхдөө зарим хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. 1-2 удаа, 2-3 удаа өгөх хэрэгтэй энэ гэж ярьдаг. Амнаас амд амтсан янз янзын л яриа байдаг. Нэг нэгэндээ итгэж, нэг нэгэндээ найдаж янз янзын юм уудаг. Эсвэл тэрийгэ дагаж явдаг. Тэр хэр үнэн байт юм бэ? Ер нь нэг шинжилгээ өгөхөд хангалттай. Эсвэл энэ тийм дачвал ингээд шинжилгээ болоод нэг л өгөх хэрэгтэй. Илүү өгöd байх хэрэггүй. Тэгэхээр одоогийн энэ зах зээл хэрэглэгдэж байгаа тэр онцлогрууд бол баталгаа сайтын онцлогрууд энэ БЦ-гийн онцлдог энэ арга зүй нь бол одоо нэлээд тийм докторчсон, доктортой төвчнгийн хувьд бол сайн жигд юм онцлогрууд хэрэглэгдэж байгаа шүү тийм. Тэгэхээр бол тийм их зөрөө гараад байхгүй. За баярлалаа. Байна уу? За дуудлага тасарлаа. Тэгэхээр бидэнд одоо ярилцах хугацаа маш богино үлдсэн тул сонсогчдтойгоо төлхөө холбогдъё. 99 64 10 тэгээс рүү залахгүй гэдгийг сонсогчдод дахиж анхааруулъя. 31 тэг 7 дээр дуудлага хүлээж авч байна. Байна уу? Байна нэг юм асуухсан. За таалбарцсан. Энэ лабораторид ингээд шинжилгээ өгөх зүгээр одоо аль лабораторид өгчүүл зүгээр бол гэж асуухсан. Одоо хаана үзүүлж байгаа мэдэхгүй л байна л да. За яг энийг ч одоо би бас яриад байж болохгүй л дээ. Энд чинь нөгөө сурталчилгааны юм болчих байх. Ер нь бол лабораториуд бол харьцангуй сайн. За миний яг ажилладаг газар тухайлбал халдвар төвчин судлалын үндэсний төвийн лаборатори бол хамгийн сайн лаборатори. Тий. За. Байна та холбогдсон байна. Сайн байна. Сайн байна уу? Би нэг юм асуухад зүгээр би нэг илүүний шинжилгээ наваа нэг илүүний жоохон өөхлөлттэй нэг харсан л да. Тэгээд энэ ер нь ямар хоо юм байт юм бол ер нь энийг юм цаас яаж шинжилэх үү гэж бодчихсон. Илэгний өөхлөлт гэдэг бол одоо энэ үеийн өөрөөр хэлбэл 2000 он гараад 21-р зууны үед их өндөр давтамжтай дэлгэрч байгаа. Бас л их төвөгтэй энэ асуудлуудын нэгэ. Энэ дээр бол яг хуу хамгийн гол юм бол архинаас хол байх ёстой юм байх. Тэгвэл энээс өөр бас хоолны дэглэм өөр бас бусад мэдэгдэхгүй юм ч байх шиг байна. Дэлхийд дахин энэ дээр их анхаарч байна. Тийм учраас мэрэгжлийн доторынхаа эмчээс л хяналт авч юу зөвлөгөө сайн ав тийм. Тэгвэл энийг эдгээдэг шууд уугаад эдгээдэг тийм юм бол их ховор шүү. Сайн хяналтанд бай зөвлөгөө авч байгаарай. Ер нь хүмүүсийн өдөр тутмын одоо хийж байгаа үйлдэл тэгээ идж байгаа хоол бидний амьсгалж байгаа агаар энэ төр бидний эрүүл мэндэд байнгын л нөлөөлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр илгээ хайрлахын тулд илгээ энэ өвчнөөс хамгаалахын тулд бид нэр өдөр тутам яг юу анхаарах вэ? Юу уух вэ? Юу идэх вэ? Яаж хөдлөх вэ? Гэдэг тал дээр бас нэг энгийн нэг зөвлөгөө өгвөл. Бас л тэр амьдралын зөв дэглэм. Одоо бол нөгөө жин нэмэхгүй байх, бас жаахан идэвхтэй хөдөлгөөн хийх энэ төр эднэр бол хуучин бол илгэний өвчнөд их анхаардаг байсан. Одоо бол мөн илгэний өвчин мэдгэрэхэд энэ бол сайн нөлөөтэй гэж ингэж ярьдаг боллоо тий. Энэ бол судалгаагаар батлагдсан юм зөвлөлтэй тий. Тэгээ хорт зуршлаа салах. Тий. За хорт зуршил гэвэл юу арах вэ? Мэдээж тамхи орно тийм ээ. За тэгээд бидний идж байгаа хоол хүнсээс эм замбраагүй хэрэглэх дуран мэдэж. Зөв. Тэр бас аюултай. Хоол хүнснээс жишээ нь юуг нь сонгож идэхэж мэдэхгүй л байна л та. Яг үнийг хэлэхэд жишээ нь махан төрлийн хоол идэх буруу ч юм шиг. Эсвэл зарим нэг эмчнэр ч юм уу мэрэгжлийн маха зөв үедээ өвөлдөө идэх л болоо. Зам битгий идэх гэх юм. Заримдаа хүмүүс нэрээ буруу мэдээлэлээс олж маш их одоо толгойн ирэх тохиолдол байна шүү дээ. Тэ? За яг энүүгээр их нарийн зөвлөгөө өгөх тийм мэрэгжлийн бэлтгэл бас хомс байна. Зүгээр ямар ч байсан одоо энэ нэг ногоон ургамлууд. За, ногооны нэг салаат энэ төр биш үү?
тийм юмыг бол хоолнд их түлхүү ихээр хэрэглэ гэж зүгээр бүгдийг нь биш л дээ. Нилээн одоо хуучин Монгол хүн бол энэ их баг хэрэглэдэг байсан шүү дээ. Энийг нилээн хэрэгэл. За ингээд байцаана төрлийн ургамал их хэрэглэх энэ талыг гэл сүүлийн сурталчлаад байна. За баярмаа агш үг ярмаар байна. Тэгээ бас сүүлийн нэг амтны гаралтай өөхийг хязгаарлах. Ургамлын гаралтай өөх тосыг төлхөө хэрэглэх гээл тийм ээ. Ер нь тэгэл юм энгийнээсээ сайхан байдаг. Энгийн өөрийнхөө өдөр тутмын хэрэглээндээ тий ийм юм хэрэглэх нь зөв, ийм юм хэрэглэх нь буруу гэдэг талаас нь бас зөвлөж байгаа та бүхэнд баярлалаа. Бидний нэвтрүүлгийн маань одоо хугацаа өндөрлөх хугацаа төгссөн байна. Тэгэхээр нөгөө нэвтрүүлэг болгонд л сүүлийн хормыг танд үлдээе гэж хэлдэгтэй адил би хоёр зочиндоо яг үлдсэн хормоо үлдээхээр шийдлээ. Тэгэхээр энэ хугацаанд бидэнтэй ярилцсан. За сонсож байсан бүх сонсогчдод баярлалаа. Гэхдээ одоо бол яг сонсогчдод хандаад өөрсдөө хийж байгаа зүйлийн талаар ч гэдэг юм уу те. Хоёрс ч манайг юу хэлхийг хүсэж байгаа бол магадгүй бас миний асууж амжаагүй өөрийнхөө ярих хүсэж байсан ирсэн зүйл бас байж магадгүй л те. За тавьж бараг л ярьчих шиг боллоо. Зөвхөн ер нь бол элэгний одоо нэг 20 жилийн өмнө энэ төр гэж ярихад бол элэгний өвчтөе хүмүүийг эмчлэхэд маш хүнд байсан. Одоо өнөөдөр 2014 он гээд ирэхэд бол элэгний энэ вирусын гаралтай элэгний эмийн өвчнийг эмчлэх юм боломж харьцангуй сайжирч байна. За мөн одоо бүр болохгүй бол элгийг шилжүүлэн суулгаад л ингээл тэгэл асуудлыг шийдэх ийм хүртэл бидэнд бол шинжлэх ухааны хөгжил ингэж орж ирлээ. Тийм учраас бол одоо бид бол бас ирээдүйн их сайхан гэрэлтэй харж байна. За Монголд ч гэсэн энэ вирус гепатитийн хүмүүсийн тоо цөөрөх ёстой, цөөрүүлнэ. Гэхдээ цөөрүүлэхэд бол нэлээд бэрхшээл байна. Энэнийг бол бас энэ бэрхшээлүүдийг багасгахад бас төр засаг жаахан оролцох хэрэгтэй байхаа. Тэгээд түмэн олон ч гэсэн их хичээж ингэж хамтаран бүгдөөрөө энэ одоо өвчнийг багасгах юм боломж нээлттэй байна гэж би одоо үзэж байна те. За баярмаа гэж. Элэг нөгөө сэтгэл санаатай холбоотой гэж ярьдаг. Сэтгэл санаа тайван цовоос хэрэглэн улсад бол элэгний өвчлөлийг даваад гардаг. Тэгэхээр түрүүн багш маань ярьж байсан БЦ вирусыг ямар ч хэсэг мэдчих хэрэгтэй. Нэг удаа шинжилгээ өглөө БЦ вирусгүй бол сайн байна. Тэгээ ингээ би итгэчихнэ шүү дээ. Гэтэл би нэг одоо шивээс хамаагүй газар хэлгсэн ч гэдэг юм нэг тийм ээ чих цоолол хөл хамаагүй газар хэлгсэн юм сэжиг төрөх юм бол халдвар авч уу гэдгийг бас шалгуулчих болно аль нэг газараар. Хэрвээ халдвар авсан ямар нэг тохиолдол байх өөрөөр би БТ юм уу С вирустэй гэдгийг мэдж байгаа нөхцөлд бол одоо гам дэглэм сахиж болдог. Ажил амралтаа зохицуулаад, хоол ундаа зохицуулаад тэгээ сэтгэл санаа их тайван байхад бол элэг бол маш төсвөртэй хэрэгтэй. Тийм учраас бүгдээр их инээцгээе, эрүүл байцгаая, илгээ хайрлцгаая. Маш их баярлалаа. Маш таатай сайхан үгнүүдийг хэлсэнд. Тэгэхээр өнөөдрийн MP микрофон нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна сонсогчдоо. Өнөөдрийн зочдоор эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн анагаах ухааны сургуулийн халдварт өвчин судлалын тэнхимийн багш нар болох профессор Давгдорж, дэд профессор Баяр Магнанаар оролцлоо. Бидэнтэй санаа бодлоо хуваалцаж, бидэнтэй бас хийж байгаа ажлаа. За мөн энэ элэгний БЦ вирусаас хэрхэн өөрийгөө сэргийлэх вэ? Энэ талаарх бас зөвлөгөөг өгч бидэнтэй харамгүй ярилцсан. Та бүхэндээ баярлалаа. Цаашдынхтай нь одоо ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё та бүхэнд. За баярлалаа. Баярлалаа. За ингээ бидэнтэй хамт байсан, биднийг сонсож байсан бүх сонсогчдод баярлалаа. Эмч микрофон нэвтрүүлэг маань 7 хоног болгоны мигмар гаригийн 17 цагаас сонсогч та бүхэнд хүрэх юм шүү. Тэгэхээр эх 7 хоногийн мигмар гаригт шинэхэн дугаараараа эргээд уулзъя. Харин яг өнөөдрийн одоо сонсогч та бүхэнд хүрсэн энэхүү нэвтрүүлэг маань эх нэм гаригт 16 цагаас давталтын дугаараа сонсогч та бүхэнд дахин хүргэх болно. Магадгүй та дундаас нь сонсоод зарим нэгэн зүйлийг ойлгоогүй ч юм уу ойлгож авахыг хүссэн ч байж магадгүй. Ийм хүмүүс байвал нэм гаригийн 16 цагаас бидний давталтын дугаарыг сонсоорой. Түр баяртай сонсогчдоо өнөөдрийн студид хөтлөгч Туул ажиллалаа.
яг одоо P319-ийг сонсож байна.